За би хүмүүс амлсан ясаараа тэрмэрхээр яаж тураах жорог болон ханиадны эсрэг хэрэглэх вэ гэдэг аргуудаа зааж өгье. Тэгэд өөрөө гэр бүлд яг хэрэглээд хэвлсэн аргуудаа зааж өгнө. За нөө тэрмэрх миний хүчийнх нааш нь тэрмэрх гэдэг ургамал маань энэ байна. Миний итгэхээс ирсэн 100% тэрмэрх. Тэрмэрх болохоор өрөвслийг дардаг, дархлаа сайжруулдаг, баци солилцоо сайжруулна. Хамгийн сайн чанар нь хэвлийн өөх болон хатуурсан одоо целлюлит гэж ярилдаг. Тэр өөхийг маш сайн шатаадгаар алдартай. Тэрмэрхийг гэхдээ хар перцтэй хольж иж хүний бид шингэх чанар нь маш сайжирдаг учраас 100% тэрмэрх дээр заавал сайн чанарын нутаг хар перц хольж иж хэрэглэх хэрэгтэй байдаг. За эхлээ юуны өмнө тураах жороо зааж өгье. Миний хөндлөө халуусгий гэдэг үү? За тэрмэрхийн хамгийн сайн чанар хэвлийн өөх болон дотор өөх тэгээд татварсан целлюлитийг шатаадаг энэ чанарыг нь цагаан гатаа хамтдах хэрэгтэй. Тэгээд час халуун усан дээр 3-4 өрчим цагаан га хийгээд дээрэс нь тэрмэркнээс нэг иймэр үди даны хийгээд өглөө болгон уух хэрэгтэй. Хэрвээ боломж нь байвал өдрийн махан хоолны дараа бас нэг аяга ийм жороосон байхад ер нь бол хоолноос муу өөх тасыг бас сайн хөөж өгдөг. Манайхан сүүлийн үед нэг осны савнда лимонтой цагаан гатай хольц авч яваад уугаад байдаг. Тэгэхээр ер нь монголчууд нэлээд үед харшлын айгуу суйртай учраас лимон тийм цомжтой бол бас жор биш. Дээрээс нь хүний хүчилшилтийн тэнцвэр гэж байдаг шүү дээ. Тэр лимон байн хэрэглээд байхаар хүчлийг нь ихсгээд байдаг учраас бас яг тийм байн хэрэглэхэд бол цохимжтой хүмүүс биш. Тэртээ тэргүй тэрмэрхтэй цагаан гатай хольц бол лимонтой цагаан гатай хольцноос хэд дахин давуу тураах чанартай учраас дээрээс нь зөвхөн тураах биш өрөвсөө сайжруулдаг, баци солилцоо сайжруулна, дархлаа дэмждэг учраас лимонтой цагаан га гэхээсээ илүү тэрмэрхтэй цагаан га нь эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой байдаг. Тийм учраас усныхаа савнд хэдэн хэрчим цагаан гатай нэг халбагны тал тэрмэрх хийгээд авч яваад өдөр жингөө багаагаар нуурж явал маш хурдан хугацаанд ялангуяа хэвлэгээрээ нээдлээ таргалтай олон жил ингэж зузаан тий хэвлийн өөх ихтэй явсан хүмүүст бол маш сайн жор, баталгаатай сайн жор. За хоёр дахь нь болохоор ханиадны эсрэг яаж тэрмэрхийг хэрэгэлдэг вэ гэдэг тэр арга байна л. Би яг өөрийнхөө гэр бүлдээ хэрэгэлдэг жороо зааж өгье. Миний хувьд болохоор энэ куркума латег нь илүү хэрэгэлдэг. Тэрмэрх гэжээс на куркумагийн яриад өнөхөр гайхав за. Тэрмэрх буюу куркума нэг хоёр өөр нэр шилтэй нэг бүтээгдэхүүн. Энэ болохоор ийм шаргал өнгөтэй. Европчууд куркума гэж нэрлэдэг. Энэ болохоор куркума латте байгаа. Тэрмэрх латте гэсэн үг. Энд нь юу орсон бэ гэхээр тэрмэрх өөрөө 53%, синемон, цагаанга, гич, кардамон, хар перц, сафрон гэд нөгөө л үнэтэй сайн ургамлууд тодорхой хэмжээгээр орсон юм хольц учраас идэхэд айгүй тааламжтай. Ер нь эрүүл мэндэд нэлээд олон талын ач холбогдолтой учраас энэ латегийг хэрэгжилж бол бас их сайн, маш бага ордог, чанартай. За тэгэхээр ханиад хүрдэх хүүхдэд ханиад салдаггүй, ойр ойрхон хүрдэг, байн гуушгын хэржигнөөртэй үлддэг, хоолны дуршил муутай, нойрондоо муу хүүхдэдэд бол ерөөсө тэрмэрхийг байнгын тогтмол хэрэглээ болгох хэрэгтэй. Тэгвэл яах вэ гэхээр хүүхд юм чинь өглөө орой буцалсан халуун сувн дээр тэрмэрх баг зэрэг хийгээд хэрвээ энэ латте олдохгүй бол хар перцтэй тэрмэрхнээсээ хийгээд үди дайны нэг аяг сүүн дээр үди дайны ороход хангалттай. Тэгээд зөгийн бол хийгээд орой болж игэл сүүгээ халуунаар нь уулгаад унтуулахад хүүхдийн бөхшүүлсэн ханиад айгүй хурдан намдан дээрэс нь ханиад хүрэх бараг хүрхгүй хоолоо өвдөхгүй хүүхдэд дархлаа маш сайн дэмжиж өгдөг. За энийг ер нь байн хөвшүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт гэвэл өглөө хүүхдээ сэрэнгүүт нь бүлээн ус өгдөг штэ тий. Бүлээн усных нь оронд бүлээн усан дээрээ баг зэрэг куркума хийгээд бас өгөхөд маш сайн. За 3 дахь жол нь болохоор турах болон хүүхдэд ч гэсэн маш тэжээлтэй тийм жор байгаа. Яадаг гэхээр миний хөө тарга аваад ирээ. Өдөр хүнд хоол идсэн тэгээ орой хоолныхоо дуршлыг ингээд дармаар байдаг. Нэг юм нөгөө өсөж өөрийгөө ингэж яйдаг гэж зовоохгүйгээр бай оройны хоол бэлдээ гэвэл тарган дээр нэг аяг тарган дээр нэг хүнийг аваарай. За. Нэг аяг тарган дээр турмеркнээсээ жоохон хийгээд тэгээ би болохоор энийг нэмэлтээр санал болгож байгаа. Энэ юу гэхээр манайхаа одоо сүүлийн үед бас айгуу сайн мэддэг болсон байлээ. Часид яд гэхээр омега 5, 6, 7, 8 болон фосфор, төмөр, кальциар маш баялаг. За, дээрэс нь эзний гөрүүлзэх хөдөлгөөс сайжруулдаг, затгалан мэдрэмжийг төрүүлдэг учраас өдөрт нэг аяга, нэг халбах часид бас би майлангыг санал болгох гэдэг энэ бас майланганы үр энэ хоёроос нэг халбах хэрэгт. Майланганы үр бас часидтэй адилхан омегагаар баялаг, эрдэс маш сайтай учраас нэг халбах часид майлан эдсэн байхад ер нь өдрийнхөө эрдэсийн хэмжээг авчдаг гэж үздэг юм байлээ. Тэгээд энэ нийлэмжээ хийгээл оройны хоол хамгийн топ хоол гэж болно. Цэвэрхэн, хөнгөн, хөтгөн хавталтах зовир байхгүй. Миний хунааш нь үзүүлдэ. Тэгээд майланг маань уушиг маш сайн цэвэрлдэг учраас монголчуудын хувьд нэрсний дараа орох тийм эрүүл мэндийн ач холбогдолтой хүнс юм байлээ. Тэгэхээр энэ утаатай Улаанбаатарчуудад бол маш сайн цохимжтой хүнс гэж зөвлөж байгаа юм л да. За тэгээд ер нь бол хөвлөгөөрөө тархалттай ер нь тасгал хөдөлгөөн хийгээд ч гэсэн нэг тэр нэмгэрч өгдөггүй тийм хүмүүст бол часидтэй, майлгатай, турмерктэй энэ орооны тараг бол хамгийн супер хоол. Маш хурдан цэвэрлэгээ явагддаг, маш амархан хэвлийн хэсгээрээ нэмгэрдэг. Тэгээ та бүхэн нэг сарын туршид хэрэглэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр нэг анхааруулад нэг юм хэлхийвэл турмеркийг ер нь хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй гэр бүлийн хэрэглэгээ болгох хэрэгтэй. Манайхан нэг юмыг санахаараа нэг хэрэглэчээл цөлөв палан гэл те одоо жишээлбэл турмеркийг гэхэд нөгөөхөө хэрэглээгүй штэ гэл нэг халбаг хийгээл 3-4 хоногч хэрэглэхгүй яваад л ингээл цөлөв палан хэрэглээд байвал угаасаа үр дүн бол мэдээж муу байна. Альва бүх юм баг гэлтгүй тогтмолдоо үр дүн ач холбогдол нь гардаг учраас үгүй ядахтаа өглөөнийхэн бүлээн усанд турмеркнээсээ жаахан хийгээд уучих хэрэгтэй. Дээрээс нь өдөр кофе, ногоон цай, сүйтэй цайндаа бас жоохон хийгээд уугаад байхад тогтмол баг хэрэглэгээ маш хурдан үр дүнгээ өгдөг. За тэгээ бүгдд нь амжилт хүсье.